За өнөөдрийн хичээлээр бид нар таван махбодын хуулийг анагаах ухаанд яаж ашиглах вэ? Таван махбодын хуулийг ашиглаж хүнийг яаж эрүүлжүүлэх вэ? Тэр зүгээр нэг хууль байдаггүй. Ер нь таван махбод гэж юу хэлээд байгаа юм? Энэ тухай товчхон өгүүлээд 5 цул 6 сав эрхтнийг цэвэрлэх арга зүйг ярилцаад тэгээд цус цэвэрлэх ийм хоёр үндсэн хичээлийг заах болно. Өнөөдөр бид бас л хичээлээ голын цагтаар явуулж байна. Таван махбод гэдэг бол дорн дахины анагаах ухааны, гүн ухааны нэг том ухагтхуун ай явж байдаг. 5 3 махбод тэгээд арга билег 2 гэх нэг ийм 3 юмны тухай анагаах ухаан дандаа ярьдаг. Бид нар өөрийгөө одоо ингэж бодоод үз. Бид эдэрхтэн эс молекул атом гэдэг ингэж ирдэг. Тэгэхээр атом гэдэг чинь дамжаал явдаг. Хэдэн зуун жилийн өмнө, хэдэн мянган жилийн өмнө юунд байсан атом одоо бидний биед байж байна. Тэр атом өөрөө таван махбодын шин чанарыг агуулдаг. Тэр эгэл молекул электронууд нь таван махбодыг агуулдаг. Бас хоосон чанарын орон, хэд чанарын орон таван махбодын чанарыг агуулдаг. Тэгэхээр эргэтэн энэ таван махбодын хуулийн захирагдаж өөрөө эрүүл саруул явагдж байдаг. Ийм учраас таван махбодын хуулийг үндэслэж бие организмыг яаж цэвэрлэх вэ гэдгийг өвчтнүүдэд зааж өгөх бай. Хэрхэн яаж арга замыг бид нар өнөөдөр энэ хичээлээр үзэх гэж байна. Гэхдээ таван махбод бол эх, хүү, нөхөр, дайсан гэсэн ийм 4 харьцаанд явдаг. Өөрөө хүү, нөхөр, дайсан, эх. Яг энэ одоо таван махбодын энэ харьцааны чанараар бид таван махбод 6 савыг цэвэрлэх аргыг заах гэж байна. Энэ бол мотор эмчилгээтэйгэн хавсраад цус цэвэрлэх арга руу шилжиж байна. Таван махбодоо цэвэрлчихэд моторын эмчилгээний арга маяг хэлбэрийг ашиглаад өөрийнхөө цусыг цэвэрлэв. За тэгээд эмчилгээний аргад заавал уушиг төмөр махбодтой уушигнаас эхлээд шороо махбодтой дэлгүүгээр дуусна. Энэ цэвэрлэгээний арга нь ингэж эхэлдэг. Яагаад ингэж байгаа юм гэж би олон дахин бодож үзсэн. Тэгэхээр уушиг бол дээрээс орж дээшээ гардаг хийн сүв. Тийм баха? Гэтэл доошоо гардаг хийн сүв нь олгой. Түүний амсар шулуун гэдсэн. Тийм байгаа биз? Тэгэхээр хоёр тийшээ нэвт харьцдаг тэр хоёр суугаас эхэлж байгаа юм шиг байна. Тэгсэн мөртөө бас таван махбодын хуулийг зөрчив. За ингээд уушгийг яаж цэвэрлэх вэ? Уушгийг цэвэрлэхийн тулд амьсгалаа авахдаа гараа өргөөд, за намайг дураагаад өргөөрэй. Дээш нь өргөөд салаа авчлаад дээш нь нэргүүлээд энэ амьсгал аваад байгаа шүү. Дээш нь сайн явуул. Бүр тохойгоо ингээд чихнийхэн хоёр тал хүртэл явуулаад амьсгалаа ингээд чэжээ сунгад татж байгаа юм. Амьсгалаа ав. Ингээд төмөр махбодтой уушиг төмөр махбодын оронд цэвэршиж байна гэж бодоод амьсгалаа маш огцом цовчор гаргаарай. Доошоо яваатай, гаргаад яваатай, алгаа доош нь харуулад бүрэн гаргалаа. Хоёр дахь чинь бөөр байгаа шүү дээ. Уушигны хүүн бөөр баха, усан махбодтой бөөр. Одоо уушигны усан махбодын цэвэршиж байна гэж бодоод гараа дэшээ явуул. Бөөрөн дээр анхаарлаа төвлөрөхгүй, уушигнд л төвлөрнө. Сайн сунг. Дараагаар нь модон махбодтой элгийг уушигтай холбож байгаа. Уушигны модон махбод цэвэршлээ гэж бод. Бодлоо яг амьсгалаар гарч байна, гарын алгаар гарч байна. Суг эгмийн дээд доод хонхруудаар уушигнаас хий гарч байна гэж бодно шүү. За одоо гал махбод цэвэршиж байна. Уушигны гал махбод цэвэршиж байна. Дээш нь өрг сайн татаарай.
Хавд нь шороо махбод. Уушигны шороо махбод, олгой уушигны шороо махбод цэвэрлжлээ. Амьсгалаа гүн ав гараа дэшин сайн дэшин тат. Уушгийг 5 махбодыг бид цэвэрлсэн. Одоо миний биеийн 5 махбод, миний биеийн орон зайн төмөр махбод цэвэршиж байна гэж бодоод яг саяхаар амьсгалаа авна. 6 дахь дасгал. Миний төмөр махбодын орон зай, биеийн төмөр махбод, уушигны төмөр махбод цэвэршлээ гэж. Амьсгалыг хичнээн огцсон бөгөөд уушгнаас гаргана. Одоо бид усан махбодтой бөөрийг цэвэрлэе. За миний биеийн усан махбодны орон усан махбодтой бөөр амьсгалаа гүн аваад анхаарлаа бөөрн чиглүүлээд 2 бөөрөн рүүгээ ингэж амьсгалаа гарга оруул. Хоёр дахь бөөрний модон махбод цэвэршиж байна гэж бодоорой. Болж игэл гарын алгаар хамраар 2 бөөрний тус газраас энэ сүвэнээс хоошоогоо хий гарч байна гэж төсөөлөх ёстой. Дахиад ав. Бөөрний гал махбод цэвэршиж байна. 2 бөөрөө анхаар сайн хаарлаа төвлөрүүлээ. Бөөрний шороо махбод бөөрөндөө л анхаарна. Бөөрний төмөр махбод. Бөөрний усан махбод хийгээд биеийн усан махбод цэвэршлээ. Миний орон зайн усан махбод цэвэршлээ гэж бодоод одоо бид элэгний модон махбодтой элэг тийм баха? Элэгний модон махбодтой элэгийг 5 махбодын орон цэвэрлэнэ. За амьсгалаа гүн аваад дээш нь өргөн элэг биеийн аль талд байрладаг вэ? Баруун талд байрладаг учраас төрүүчийн адилгаараа сунга зүүн тийшээ хилтиж элэгэндээ анхаарлаа төвлөрүүл. Цөсний өвчтэй, элэг өвчтэй хүмүүсүүд байвал тэнд хөндүүрлдэг шүү. Тэгшрээд амьсгалаа гарга элэгэн дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Нэг зүйлийг хэлэхэд одоо элэгний хавдартай хүмүүс энэ ер нь хавдартай хүмүүсийн дасгал хийхгүй шүү. Эрүүл хүмүүс өөр өвчтэй, бөөр элэг уушгины өөр өвчтэй. Хавдар хийвэл задлана. Дахиад элэгний гал махбод цэвэршиж байна. Цэвэрлэн гэж бод элэг цөс 2 эрхтний хоёулангийн бодоорой. Сайн өрг амьсгалааваад баруун тишаа хилтий. Яг элэгний орон зайгаас гадагшаа ортой хий хөөгдөж байгааг та нар анхаараарай. Энэ туйлын хөөгдөг шүү. Хийсвэр сэтгэлгээний юм шиг мөртлөө эрүүлж үлддэг. Энэ хөөгдөг. За дахиад элэгний шороо махбодыг цэвэрлж байна гэж ойлго. Хилтийлээ. За элэгний төмөр махбод. Тэгээд амьсгалаа аван шүү. Элэгний усан махбодыг цэвэрлэе. Хилтийлээ. Элэгний 5 махбод цэвэрсэн. Одоо миний биеийн хийгээд миний орон зайн амин орны 5 махбод
модон махбодын цэвэршиж байна гэж бодож энэ дасгалыг хийнэ. 6 дахь нь тэр эрхтний махбодыг хэлж байгаа юм. Зааваарай. Миний бие хийгээд амин орон миний бүх орон зайн модон махбод цэвэршиж байна. Одоо гал махбодтой зүрхийг дагах эрхт нь юу? Нарийн гэдс. Тийм баха? Нарийн гэдс. За амсгалаа. Дэшээ өргөөд аль болохоор их гэдий. Амсгалаа. Зүрхний өвчтэй хүн бол зүрх нь өвддөг шүү, хөндөөрлөдөг. Тэр хамаагүй. Амьсгал авах гаргах хоёртоо яг эрхтэн дээр анхаарлаа төвлөрүүлж шүү. Хоёр дахь зүрхний шороо махбодыг цэвэрлэж байна. Гурав дахь төмөр махбодыг тэдийгээрээ зүрхний усан махбодыг цэвэрлэе. Зүрхний модон махбодыг гэдий сайн гэдийгээрээ гараа дээш нь чихэндээ хүртэл одоо миний гал махбодын орон зай цэвэршлээ. Миний бүх орны гал махбод цэвэршиж байна гэж бодоод яг зүрхийг цэвэрлж байгаа шиг ангидий. Одоо шороо махбодтой элэг дэлүү хотоод амьсгалаа гүн аваад дэшегээ сунгаад хотоо дэлүү хоёр доор анхаарлаа төвлөрүүлж амьсгалаа аваад мөн анхаарлаа салгалгүй баруун тал руугаа хэлтий. Одоо дэлүүнийхэн төмөр махбодыг цэвэрлж байна. Баруун цаа хэлтий. Одоо дэлүүний усан махбод хэлтийгээрээ дахиад одоо дэлүүний модон махбодыг цэвэрлэе. Анхаарал дэлүү хотод хоёроос өөр хаач очихгүй. Дэлүү хотоодны гал махбод эшээ сунгаад сайн мөрийн миний биеийн хийгээд орон зайн шорон махбод цэвэршиж байна гэж 6 дахь дасгалыг хийн. За ингээд 5 махбодыг ерөнхийдөө цэвэрлэх дасгалыг хийлээ. Одоо цусыг яаж цэвэрлэх вэ? Зүрх 1 минутанд 1 удаад хэдэн грамм цус шахдаг вүлээ? Нэг агшилтаар 70 гэж байна шүү дээ. 60-аас 70 мл цусыг зүрх нэг л удаа агшдаг. Минутанд хэдэн удаа агшдаг? Бас л 70 орчим. 7-7-49. Хэдэн грамм байна? 4900 мл цусыг зүрх шахаж гаргаж байна шүү дээ. Тэгэхээр яг ийм хэмжээний цус уушгаар дамждаг гэж ойлгож болох уу? Болно. Яг уушгины цус зүрхэнд ороод зүрхнээс шахагдаа бий тарж байгаа шүү дээ. Тийм баха? Тийм шүү дээ. Тэгэхээр уушиг зүрх
таван эрхтний үйл ажиллагааг цус цэвэрлдэг үйл ажиллагааг нь бид ухамсартай идэвхжүүлж болдгийм аа. Ухамсартай идэвхжүүлж болдгий. За тиймийн тулд ингээд одоо бид нар яг гадаа байгаа учраас хувцастай байна. Гараан уушгийнхаа байлалд ингэж тавина. Энийг яг бясалгал хийж байгаа шиг өнөө мотор имчилгээ маань ингээд үргэлжилж байгаамаа. Гарааны төвшөндөө ингэж тавиад амьсгалаа авахдаа хамраараа зулайгаараа бүх үеэрээ авчихна гэж бодоод амьсгалаа гаргахдаа над руу шилжсэн байгаль орчин сансар октруугийн гэрэлгэгээ уушг руу орж байна. Тэр ариун тансаг гэрэлгэгээ нь миний уушгинд дах цусыг цэвэрлж байна гэж бодоод 12 удаа амьсгалаа авч гаргана. Энэ бол 1 минут. Өнөөх 490 мл цус чинь цэвэрлэгдээ зүрхэнд орно гэсэн үг. За тэгээд бид энийг 3 хийгээд явчих. Та нар хийхдээ өвчтөндөө заахтаа 12 амьсгал хийхэд гэж заах нь биш. Амьсгал авч гаргах хугацаанд хийнэ гэж. За ингэлээ. Амьсгалаа гүн аваад бодлоо хийгээрэй. Амьсгалаа гарга зөөлөн тэгтээ алгаараа гаргахыг хичээнэ. 2 дахь гаргаарай. 3 дахь амьсгалаа гарга. 4 дахь гараа тотгошин шилжүүлээд зүрхний орой 100 гараан, баруун гараан зүрхнийхээ уг орчим тавиад яг саяын амьсгалыг бодолтойгоо хийн. Энд би нэг юмыг та нар анхаарлаа төр найшин шилжүүлж. 5 цул эрхтэн цусыг яаж цэвэрлэдэг юм? За уушиг хамгийн эхлээд бидний мэддэг хүчил төрөгчөөр байж болдог. Тийм баха? Азот бусад бүх хортой байцуудыг хөөн гаргадаг. Уушиг руу агаартай хамт био соронзон цахилгаан ертөнц октрогын гэрэлгийг хамт ордог. Бид тэрнийг ялгаж хайчаад хэдин молекул азот хүчил төрөгч CO амьсгалахгүй шүү дээ. Цөм орж байгаа. Тэрийг ухамсартайгаар биедээ шингээж ингэж ойлгох. Гэтэл зүрх хидэн одоо үйлээр цусыг цэвэрлэдэг. Нэгдүгээрт нь шахдаг. Шахтаар цусны эсүүд шахагдаад доторх цус нь эсэн доторх нь бахир шингэн хөөгдөд цусны шингэлөө гадагшаа гарчдаг. Хоёрдугаарт хурдын нэмдэг. Хурдан хөөж гаргадаг. Тэгэхээр шахагдаад хөдөлгөөн хурдсан эсүүдийн өнөө цэнгийн туйлшрал нь жигдэрдэг. Энэ байж болох уу? Туйлын байдаг зүйл. Эргэлт үүсгдэг. Тухайлбал энд цус үндсэндээ бол нар зүү эргэлттэй биеэр тарж урсдаг шүү. Тэр хурдыг зүрх хийж өгдөг. Дээрээс нь био цахилгаан соронзон орноор 5-6 ийм механизмаар зүрх цус цэвэрлэдэг юм аа. Тэгвэл дэлүү яаж цэвэрлэдэг? Дэлүү ходоод 2 цусыг цэвэрлэх хамгийн том үүрэгтэй эрхтэн. Дэлүү ерөөсөө дахиж өөрөг гүйцэтгэж чадхаа байсан хуучин эрд төрчид улаан цацсуудыг цөмийн аваад задлаад одоо головлын төмрийн ялгаад шин цус төрөхөд явуулаад хуучин сэгийн зайл өвчдөг. Өөртөө аваад боловсруулцдаг. Ходоод яаж цусыг цэвэрлэдэг? Ходоод ерөөсөө цус цэвэрлэхдээ ялангуяа пепсин бусад фермент гаргадаг. Нэгдэг болон фермент байгаа шүү. Жишээлбэл пепсинийн цусны одоо сэг сэмэрдэс ингээд цуснд явж байвал пепсин очоод тэрийг задлаад цэвэрлээ хайчдаг. Өшөө олон ферментүүд байгаа цус цэвэрлэдэг ходоодонд. Тэгвэл дэлүү яад. Дэлүү хамгийн эхлээд эрд төрчид одоо улаан бөм өөргөө гүйцэтгэж чадхан байгаад өтөлцсөн 130 оны настай билүү дээ улаан бөм. 140 онцсон тийм өвг улаан бөм явж байгаа юм бол дорн барьж яваа задлаад гемоглобинийн шин цус төлжүүлэхээр чөмгөнд явуулаад гадна талын хальсын нэг юм хийгээ тэгээд дотор талын бус бүтээгдэхүүнийг ингээд аваад ялгаад өөртөө шингээгээд ингээд засчихдаг. Тэгэхээр 5 цул 6 сав эрхтээ ингээд цусыг цэвэрлэдэг. Жишээлбэл дараа нь бөөр байна. Дараа нь бөөр. Тийм байгаа үз. Сая өнөө 5 махантийнхаа жишмээр явна штэ бид цус цэвэрлэхдээ. Тэгж байгаа үз. Уушгийг ярьсан бид зүрхийг ярьсан. Тэгээ ходоо дэлгүүн дээр очиод би тайлбар хийжээ. Завсрын энэ. Тий. Бөөр яадны. Бөөр цусны шингэний цэвэрлэлт. 3 сая орчим тийм цус цэвэрлэгч элемент байгаа юм. 1.5 орчим сая одоо ийм бөөгөн цэрүүд байна гэж байгаа штэ. Төвдгэн цэрүүд. Нэг бөөрөнд. 2 бөөрнийг хийлээ 3 сая орчим. Тэр чи яадын хитэн зэрэг цус нь ингээд тэр маш нарын суцаар ингээд гүйхлээд тэр шингэн дотор янз бүрийн бодис явж явахтаар өнөө олон сувгуудаараа доош нь хөөгд ялгаа шээс болгоод тэгээ гаргачих.
Элэг яадаг юм. Элэг цусыг хоргооч. Ерөөсөө бид хортой байжсал хэрглэж байгаа бол элэгний хээсийг шоовдруулж байгаа маа. Элэг цусанд явж байгаа бүх хэс хорыг ерөөсөө шүүгээд өөрөө аваад үлдчихдэг. Олон дахин хор шүүсээр байтал нөгөөдөл нь өөр эс нь гажигтай болдог. Эс нь гажигтай болонгууд аавдар болоод үүсчдэг. Тэрийг бид томьёолохдоо юу гэж томьёолоо? Эзэндэн шоовдрлагдж гомдсон эсүүдийн бөөгнөрл. Энийг хавдар. Энэ эмчилгээнд тэр бидний тодорхойлт тохирч байна уу? Тохирч байгаа гэж би үзэж байгаа. Одоо тэгээд бөөрийг цэвэрлэх явцсан баха бид. Цус цэвэрлэх дараагийн юунд оръё. Дэлүү хотоод зүрхээ явчлаа. Зүрхээ явцсан. Дэлүү хотоодыг цэвэрлэхийн тулд баруун гараа хотоодонд ор тавиа, зүүн гараа дэлүүний байршилд тавина. Тэгээд амьсгалаа яг 12 тоолоход авч гаргана шүү. Би 3-аар явж байгаа. Цаг хэмнэх гэ. За амьсгалаа. Гаргалаа. Миний гарын алгаар амьсгалын элчим дулаан гарч хотоо дэлүү цусыг цэвэрлэх үйл ажиллагаа сайжирч идэвхжлээ гэж бодоод дахиад ав. 2 тоо гаргахдаа миний хотоо дэлүүний цус цэвэрлэгч үйл ажиллагаа маш сайн явагдаж. 3 дахь амьсгалаа. Хотоо дэлүүний үйл ажиллагаа сайжирч миний цус цэвэр яг 17-8 насны залуу үеийн цус шиг боллоо гэж бодох ёстой. Тэндээсээ шууд бөөрлүүгээ шилж. Зүүн гараа жаахан доош нь баруун гараа. Бөөр хаа байдаг юм. 12 дугаар хавирга нуруу хоёрын гурвалжны цаахан талд байдаг. Жоохон дээр. Алгаараа тавиад амьсгалаан авч гаргахдаа цусыг шүүх бөөрний үйл ажиллагаа туйлын идэвхтэй явагдаж миний цус цэвэршлээ гэж бодоорой. Амьсгалаан зөөлөн гаргахдаа гарын алгаар эрчит улаан эрчим энерги бүгд орж байна гэж. Миний 2 бөөрний цус цэвэрлэх үйл ажиллагаа шийсэлгруулах ажиллагаа гайхамшигтай сайн боллоо. Тэндээс баруун гараа дээш нь элэгнийхэн дээд талд баруун хавирганы нумны дээр зүүн гараа дорн тавиад амьсгалаа авч гаргана. Алганы хонхроор амьсгал гарч элэгний цусыг хоргоожүүлэх үйл ажиллагааг дэмжсэн гэрэлгэгээ элчид улаан нэвтэрч байна. Дахиад гарга. 3 таан ав. За амьсгалаа зөөлөн гаргалаа. Гараа өвдгөн дөрөө тавиад хараага зөөлөн. Энд би та нараас хүмүүс ингэж асууна. Гэхдээ таны энэ бодлоор чинь дэлүү хотоод чинь ажиллах юм уу? Та үнийг хэлж гэнэ үү гэж. Баримт ярьж өгөхгүй бол хүмүүс ойлгодгүй үнэмшдэг юм аа. 2 тамирчныг аваад 2.17-8-тай 2 залууг аваад нэг нь яг гэр штангаар хичээлүүлдэг. 10 хилийн 2 гантил өргүүлээд 16-32 хилийн гантил гэр өргүүлээд нөгөөхин зүгээр цаасан гэр хийж өргөж байгаа. Чи 18-ын гэр өргөж байна. 32-ын гэр өргөж байна. Чи гантилаар 100 удаа ингэж гараа хөдлөж байна. Хоёулангийн ингээд хичээл нэг нь хоосон. Тэгтэл би 32-ын гэр өргөж байна гэж бодоод өргөж байгаа юм. Хоосон гараа юм уу цаасан гинтил. Цаасан гэрийг. Нөгөөх нь жинхэнэ гэрээр хичээлнэ. 6 сарын дараа жилийн дараа харахад тэр хоёрын болчих хоёулаа хөгжөөлөгдөг. Тэгээд хоёулангийн тэр жинхэнэ төмрийг өргүүлэхээр хоёулаа адилхан өргөдөг. Энэ яаж байгаа юм? Тэр хүн оюун санаагаар удирдаад өөрийнхөө булчин хөгжүүлж чадж байна уу? Чадж байна. Энд чинь туршлагаар батлагдсан зүйл ээ. Яг энүүнтэй адилхан та нар элгэн би ингэж ажиллаж байна л гэж бодож илгэж ажил. Ямар ч эргэлзэх юм байхгүй. Оюун ухаан бие махбодыг туйлын удирддаг.
Өнөөдөр бид нар хичээлийн мөн байгальдаа явуулж байна. Бид заавал ингэж хээрийн цэнгийг агаар огт тэнгэрийн дор гол усны хөвөнд хичээл явуулах болсон шалтгааныг би та нарт түрүү ярьж байсан. Дахиад нэг зүйлийг хэлчихье. Хичээлийн сэдэв маань мотор эмчилгээ. Бидний дэргэдүр энэ тунгалаг устай мөрөн хоржгонон урсж байгаа. Энэ голио царцааны хангинах дуу модны амар тайван амьсгал нарны алтан саа. Энэ бүхэн та нарын дотор байдаг болоод би тэрнтэйгээ барилдаасаа гэж. Тэрнийг дотоод миллимигээр олж үзгээ гэж. Хөдөө байгаль орноо сонгож авч хичээлээ явуулж байгаа маа. Энэ их хөндөй тал уулус ой модны завсраар агаар урсж байгаа. Та нар мэднэ. Салхитай байдаг. Өнөөдөр намдуухан байгаа боловч тэр агаар маш намдуухан урсж байна л гэсэн үг. Тэгэхээр та нарын дундуур ийм хийг үйж байгаа. Яг энэ агаарын урсгал шиг заримдаа хүчтэй, заримдаа сулхан, заримдаа ийм намдуухан тийм хийг үйж байгаа. Яг энэ гол мөрөн шиг ус цус чинь шингэн чинь урсж байгаа. Хүн бол ерөөсөө ертөнц байгалийн нэг жижигрүүлсэн загварт өрсөж байгаа юм. Хэлээр агаар эмчилгээ гэдэг өнөөдөр гарчиж байгалийн эмчилгээ, агаар эмчилгээ, гол усны эмчилгээ. Гэтэл дотроо байгаа энэ чанаруудыг бид бас ашиглах хэрэгтэй. Энэ голом руу явж нэг нуурт нэг далай цутгадаг. Жижигхэн горихууд явж нэг далай нуурт цутгадаг. Зарим нь доошоо газар дуугаа шингэдэг. Түүнтэй адилхан бидний дундуур эргэлдэж байгаа цусан гол, усан гол, хийн гол, хэт нарийн хийн, эрчмийн гол бүгдээрээ мөн цутгалантай, мөн бэлчилтэй, мөн ширгэж шингэх газар оронтой. Гадагшаа харьцах олон сүвтэй. Тэрнээс өнөөдөр бидний гараар ямар гадагшилж, гадаад орчин руу нэвтэрч, гадаад орчноос бид ямар сувгуудаар эрчим дулаан хийгээд энэ байгаль орчны ариун тансаг гэрэл гэгээг шүүж авдгийг гэдэг талаар хэдхэн зүйл хэлээд мотрын эмчилгээнд орох болно. Би та нарт нэг жишээ эхлээд яриад байна. Грекийн нэг алдартай дуучин нэг том тоглолтод гарахдаа өөрийгөө боронздуулсан байдгийг. Алтан мөнгөн 2 боронзоор бүх үе боронздуулаад тэгээд нүцгэн гарч дууссан. Тэр хүний бүтээл тэр дуу гайхамшигтай болсон. Сонсогч үзэгчид тэр том заал жигтийнхэн сайхан хүлээж авсан. Жүжигчин өөрийнхөө тоглолтыг дуусгаад өрөөндөө эргэж оронгуудаа толныхоо өмнө савж унаад амьсгал хураасан. Шинжилгээгээр бүтэж өгсөн тодорхойлогдсон. Яг боож өгсөн хүнтэй адилхан бүтэж өгсөн. Энээс ангаах ухаан шинжлэх ухаан ямар дүгнэлтэнд хүрсэн гэхээр хүн бол зөвхөн уушгаар хамраар амьсгалдаггүй. Арьсаараа төвнөөс их гарыг авдаг юм байна гэдэг тогтоосон шин. Гэтэл өнөөдөр энийг яагаад бид нар амьдралд ангаах ухаанд эмчилгээнд эрүүлжихэд хэрэглэхгүй байгаа юм бэ? Ийм янзын асуултыг та нар өмнөө дандаа тавьж бай. Хариулт дээр. Хариулт нь дэргэж чинь л байгаа. Хариулт чинь хажуу нөхөр чинь байгаа. Өвөг дээдс чинь эмээ чинь чамд аль хэдийн хариуг нь ярьсан. Чи мартчихад явж байгаа. Тэгэхээр өнөөдөр би мотор эмчилгээ ярихдаа хүний нэг ийм зан заншлын тухай ярив. Шүд өвдөхөр яадаг вэ? Та нар боддоо. Шүд өвдөхөр хүн өвдөж байгаа шүднийхээ гадна талаас гараараа ингэж. Тийм баха? Хотоод нь өвдөхөр хотоодон дороо гараа тавьдаг. Зүрх нь өвдөхөөрөө тавьдаг. Толгой нь өвдөхөр байн барьдаг. Толгоогоо ингээд барилаа. Энэ яаж юм? Энэ ухамсаргүй эмчилгээг өөртөө хийж байгаамаа цаа томч. Шүд өвдөд ингэхээр арай гайгүй. Шүд нь өвж үдсэн хүн байгаагүй. Гараа ингээд тавьчихаар арай гайгүй болдог шүү дээ. Ямар ч байсан эмчит хүртэл тисчээр л болчихдог. Тэгээ яагаад цааш нь ахиулаад тэрийг ухамсартайгаар эргүүлж ирэх арга нь хийлж болохгүй. Энэ тухай та нар эргэцүүл бодож байсан уу? Магадгүй бодож байсан байж. Бас ч үгүй ч байж.
Тэгэхээр өнөөдөр шинжлэх ухаан ялангуяа энэ дорн дахины зөв төөнүүр засал эмчилгээ бас тантаарны ёс, тарин бясалгалын ёсонд юу гэж үзэж байгаа вөхтэй хүнд маш олон сувг хий гадагшаа нээлттэй байдаг. Бүх элчин гадагшаа ялгарч байдаг. Гаднаас тосгошоо нэвтэрч байдаг. Ялгарх сувг нь гарт байгаа. Хамгийн их эрчим одоо хийн гүйдлийн сувгууд бол энэ гарын алганд хураад хуруунуудын үзүүрээр гадагшилдаг. Хөлийн хуруу, гарын хуруу, зулай, салтаа, сууг цай бүгд. Тэгэхээр энэ гадагшаа гарч байгаа энэ эрчмийг хүн ухамсартайгаар ашиглах боломж байх нэ. Яг энэ тухай. Бидний хэд сөвжөөс ээж ирээд баахан илчээр зүгээр болчихдог. Жохон хөвгт. Хөлийн чулуун зогчдөг. Ээжрээ сүтэ гараараа барай жоохон өдин шороо өрөөд үлээгээд өгчдөг зүгээр болчдөг. Тэр их өөрийнхөө сэтгэлийн мөн чанарын эрчимийг хүүхдийнхээ өвдөхөөс юу л өгч. Гэхдээ эмч яагаад ингэж болохгүй? Болохгүй байгаагийн учир өвчтөн эмчийн хүүхэд биш болоод. Тэгвэл тэрийг хүүхдээ гэж бодох. Өвчтөө хүнийг миний охин ирж байна. Миний аав ирж байна, миний хүү ирж байна, эсвэл миний эмээ ирж байна гэж бодож эмчилгээ хийвэл жинхэнэ эмчилгээ. Ялангуяа мотор эмчилгээ ийм бодлогоогоор ерөөсөө ямар ч утгагүй зүйл. За ингээд та нар намайг одоо дуурайгаад гараа ингээд хооронд нь барь, ойрхон барь. Тэгээ үр сулхан байлгаараа бити ингээд чангалч. Энэ хоёр гарын хоёр ондоо энийг чангалсан сулхан үр. Тэгээ угааж байгаа юм шиг үр. Тэгээ ингээд дахиад ингээд хурдан. Тэгээ хооронд нь барь. Хооронд нь жоохон зай. Гараа сул байл. Хуруунуудын үзүүр алга ингээд чимчгэнж мэдэгдэж байгаа. Анзаарч байна. Анзаарч байна. Энэ яаж байгаа юм? Чиний гарын хоёр эрчим бие рүүгээ очиж гин гэсэн үг шүү. Энэ очийг одоо бид нар тэр өвчтөе хүн рүүгээ шилжүүлэх ёстой. Яг ингээд өөрөө мэдрээд өвчтнийхэн тухайлуул элэг рүү ингээд ойрт. За та нар тэгээд хүний элгэн дээр дарж байна гэж бод би цааш нь асуудлыг тайлбарлая. Нар зүв ингээд зөөлөн хоёр гараараа болно, нэг гараараа болно эргэлт хий. Тэр эргэтний төвшнээр л хийн. Элэг гэхэд нэг ийм хэртэй юм байгаа бол энэ төвшөнд нь эргэлт хий. Хийж байгаараа энэ ертөнцийн ерөөсө хоёрхан хөдөлгөөн байдیں۔ Нэг нь нар зүүн эргэлт, нэг нь нар буруу эргэлт. Ямар ч хөдөлгөөн байсан тийм. Бид шулуун замаар давхиад Улаанбаатар орлоо. Шулуун замаар давхиад энэ голдоор ирлээ. Тийм биш. Энийг цааш нь өргөлжүүлж бодох ёстой шүү дээ. Тэгвэл бид тойрог замаар явж. Нэгэнд нар зүү явж байгаа нөгөөдөлт нь. ертөнцийн бүх юм тийм байдаг. Дэлхий нар зүү иргэдэг, нар буруу иргэдэг. Молекулууд нэг нь нар буруу иргэдэг, нэг нь нар зүү. Тэгэхээр энэ нар зүү эргэлт яаж байгаа юм гэхээр орчлонгийн эрчмийн эргэлт нь хүн төрлөختөнд нар зүүн нараа эрүүлжүүлэх нөлөөтэй. Нар буруу эргэлт нь эмгэгшүүлэх үе эсвэл садлах нөлөөтэй гэж хийцгч таамаглаж байгаа шүү. Тэр Францын эрдэмтэн Бойл юу хэм блэ? Андууршиж магадгүй та нар зөвтгөж хараарай. Сахарын молекулыг нар зүв ба нар буруу эргэлттэй молекул байна гэж тодорхойлсон баг шүү. Молекул нар зүв нар буруу эргэлттэй байдаг ба шүү. Өнөөдөр элэгний эсийг тодорхойлоод нар зүв нар буруу эргэлттэй эс байна гэж хинч тодорхойлов. Гэтэл эс бол төвөө тойрч эргэлдэг гэдгийг шинжлэх олцсон. Элэг нэг хүрийн байж байгаа бол тэр чинь бүхэлдээ өөрийн төвтэй трийг тойрч эргэж байдیں۔ Тэгвэл тэр эргэлтийн хэмжээ нь алдагдсан нэг ийм хавдрын голомт байгаа юм. Тэр сөрөг эргэлттэй буюу сөрөг хөдөлгөөнтэй болцсон голомтыг та нар зөвтгөж өгнө гэж ойлгох ёстой. Тэгэхээр энэ ядан гэхээр чи хэрвээ ингээд хавдартай хүнийг ингүүл хэрүү хавдар байгаа тэр цэгийг нарийн тодорхойлж чадах юм бол чиний гараас хүй тангиж байгаа эсвэл тэндээс гадагшаа ингэж юм сорогдож байгаа юм шиг мэдрэгдэнэ. Гар чин тэгж мэдэрч байвал их сайн байна. Тэгээд тэр эргэлтэн тэрнийг ингэж эргэж байгаа яг тэр цөмөөсөө ямар нэг юм ингэ авч байна гэж бод. Хуруугаараа авч байна. Гэхдээ чиний эндээс маш олон цасраг ингэ ийшээ тарж байгаа. Тэр цасрагийг буцаагаад хуруугаараа ингэ бугуйлаар юм авч байгаа шиг татаж байна гэж бод. Тэгээ газар хай. Гээл татаал газар. 9 удаа хийн.
Дахиад 9 удаа эргүүлнэ. Дахиад 9 удаа. Дахиад 9 удаа, дахиад 9 удаа, дахиад 9, дахиад 9. Дараагаар нь дахиад гараа өрнө. Дахиад гараа сайхан өрнө. Тэгээд угааж байгаа юм шиг хөдөлгөөн хийгээд дахиж ингэж үрээд хүйснийхээ харалдаа барь. Амьсгалаа гүн авна. Амьсгалаа гүн авна. Тэгээд гаргахдаа гарынхаа хоёр алга руу хүйсээр амьсгал гаргаж яах гэж бод. Хамраараа ерөөсө гаргахгүй хичээгээрэй. Тэгээд амьсгалаа ингээл аваад бай. Тэгээд чамд өөрч мэдэгдэн чиний гарын алга халуу ориг нь хүндэр нь хуруунууд чимчигнэ. Энийг заавал 3 минут энэ гэх албагүй. Тэр мэдрэмжил хөрвөл болно. Нэг удаач болно. Тэгээд дараа нь дахиад гараа өрөөд өвчтнийхөө хавдартай хэсэг дээр гараа тавьчих. Гараа ингээд тавьчихна. Энэ гараа жаахан өргөх нөгөө гараа. Сулхан байна дээшээ харж. Одоо амьсгалаа авахдаа хамраар биш би гарын алга зулайгаар бүх өөрийнхөө нөхсөөр авчаана гэж бод. Чи амьсгалаа хөдөлгөөн хийхгүй. Амьсгалаа гаргахдаа би гарынхаа алгаар гаргаж байна гэж. Нөгөө хөвчтөнд үгүй. Таны элэг рүү халуу оргихыг та мэдрэхийг хичээгээрээ анхаарлаа элгэн дээрээ төвлөрүүлээрээ. Өөрийн битгий бодорой та бирүүлж. Яг чи бодохдоо энэ гол миний зүүн гарын алгаар ороод баруун гараар орсож байна гэж бодох ёстой. Тэр усны шуугаг чагна. Тэр их элчим долгисыг тэр хүний өвчтөр хитэн лүүлгээ. За гараа зөөлөн аваад хооронд нь дахиж үрээд дахиад энэ байдал. Гартаа тэр мэдрэмжийг эртэр суuna. Тэгээд өвчтөө эрхтний талаас хөндөй 3-4 хуруу хөндөй өөртөө тодорхой нэг мэдрэмж ирж байгаа чи тэрийг хүртэл ингээд энэ хүний элийг би зүгээр болгож яах гэж бодоод ингээд хэдэн удаа юм хий. Дараагаар нь энэ дээр нь дарж өг. Зайнаас дарж өгнө. Зайнаас дарж. Өвчтөе хүнд энийг цаана. Та элгэндээ ийм массаж хийж бай. Тэр хүн хийн ямар ч эрхтэй өвчтөе бай хамаа. Зүрхний өвчтөе бай. Хотоод элэг цэс хотоодны шархгүй юу л вэ? Элэгний хавдар. Тэгээд гараа дээрээсээ тавиад өглөө, өдөр, орой 3 удаа хийн. 15 минутаас доошгүй хугацаагаар хийж явах хэрэгтэй. Тухайн хүн өөртөө. За, өвчтөе хүний эрүүл мэндийн байдлаас болоод хит ачаал өгчүүлэхгүй. Өвчтөе хүн хүнд байвал хит ачаал хийвэл тэртээ тэргүүл дорно. Тийм учраас ачааллыг заавал их байвал сайн гэж үтэй байна. Та 3 минут хийгээрэй энийг. Би чинь гайгүй 4 минут болгочоор гайгүй бол 5 хийгээрэй, гайгүй бол 10 хийгээрэй. Та наадхаа хийгдсэн сайжраад хугацааг нь уртсгаад байна. Ингээд хэлээд өгч. Дараагаар нь гараа ингэж үрээд энэ би өөр юм заах гэж байна та нар. Зүгээр хийн дотоодын эргэлтийг мотороор яаж эргүүлэх вэ гэж. Жишээлбэл даралт нь унтсан хүн, хит өндөр даралтай хүн энтрийг энийг хийдэг штэ. Жаахан өөр. Тэгэд ингээд үрээд ингээд бидний энэгээр ингээд зулаанаас ахгуулаад ингээд салтаа хүрт цоорхой байгаа штэ. Тийм баха. Хүүхдийн зулаа цоорхой байдаг үдээ. Их ч одоо ээж л байгаа штэ. Бидэн зулаагаа битэрсэн гэж бодоод байгаа. Үгүй цоорхой хэвээр байгаа. Ясл байгаа болохоос. Энэ нар сар окторгон эрчим ордог тэр чин цоорх байна. Энэ хүний салтаа одоо шээс өтгөн хоёрын хооронд нэг цоорх байгаа. Ямар цэг гэдгийг тэр зүүмөөр нэрлэлсэн байт юм лээ. Тэгэхээр тэр цэг хоёр чинь шулуун дээшээ доошоо нэгт юм орон цай байхгүй. Тэгэхээр энийг дагсан ийм дотоод эрчмийн нэг том хоолой явж байгаа. Тэр хоолойг төв гол хоолой буюу их хоолой судал гэж нэрлэж байгаа. Тарины номонд судал гэж нэрлэсэн байна. Монголчууд бол гол төв судал. Захаар нь 2 янзын судал ингээд дээшээ явж байгаа. Тэр өнөөх голынхаа хөх судлыг ороогоод баруун талдаа улаан зүүн талдаа хөх тарины номонд бичсэн байдаг. Ямар ч байсан тийм хийн хүрд үүсгдэг ийм бидний нүдэнд ямар ч электронны микроскоп харагдахгүй тийм хоолой байгаа юм.
Тэр ингээд ороогод хүнд 3 их том хингүүдийн сувг байгаа үз. Ором жом гэд нэрлсэн ба бенгал ямар гэдэг үлээ төвд юмгаараа хэлдэг. Тэгэхээр энэ 3 судлын дагуу гараа дарж өгдөг юм аа. За гараа ингэж арчаад зулайныхаа энд дунд хурууныхаа 2 дунд хуруугаа нийлүүлж ингээд зөөлөн тавина. Зөөлхөө ингээд гараа алгаар нь тавьчих шүү. Хөндөй байлгах. Тэгээ ингэж тавиад 3 минут 4 минут ихтэй болно. 5 бол бүр сайн байна. Өвчтөе хүн энийг хийн. Дараагаар нь шанаан дараад тавина. 7-оор 2 хурууны чихний дээд хийн зайдл ингээд дарж явах хэрэгтэй. Тэгэхэд энэ хуруу чихний дэдсний ардаар таардаг шүү. Тэгэд таарч нэг үе үзээрээ таа. Тэгээд ингээд ерөөсөө тодорхой бодол байхгүй. Бодол би эрүүл болж гэнэ гэж бод. Би эрүүл болж гэнэ гэж бодох хэвээр би зулайгаараа амьсгалж байна. Эдмийн дээд тонгор, доод тонгор, 2 сууг, гарын алга, хөлийн ул, цав. Энд ингээд дандаа хүрднүүд байна. Энд урагшаа харсан хоолой би хойшоо харсан хоолой би. Энд урагшаа харсан ийм хоолой би хойшоо харсан хоолой би. Хүйсний дээр өмнө талд ийм том ам гадагшаа харж байгаа ард талд байгаа. Хүйсний дор байгаа. Юунд байгаа? Ахар сүүлэнд байгаа шүү дээ. Ийм хоолойнууд. Тэрүүгээр бид нар гаднаас агаар авдаг. Агаар бишээ хий ирчим авч байгаа. Агаарыг бид хамраар л авдаг шүү. Хамар ам хоёроор авч байгаа. Тэгэхээр би эрүүл болж байна. Би ингээд бүх нөхсөөр амьсгалж байна гэж бодохоор чи сансар окторгон их эрчмийг өөрдөгөө татж байгаа юм тийм. Дараагаар нь баруун гараа тухандар 100 гараа дагсныхаа. Би эрүүл болж байна л гэж бодно. Өөр юм бод. Дараагаар нь хоол байдаг. Тэгээд 2 уушгины оройд. Дээр аль болохоор дээр ингээд дордоос ч зүрх болчихно. Дээр эсвэл бүр энэ суг руугаа. Ингээд болдог бол мөрөн дээрээ дарддаг. Тэгж даруул бүрс. Одоо хэн чөлтөн бол яг зөв дарж. Яг мөрөн дээрээ дар. Тэр цэцгээ яаж. Одоо яг мөрөн дээрээ жаахан урагшин цэцгээ жаахан урагшин. Энэ хоёр бол ингээд дарчаа. Миний бол хөрөхгүй шүү. Тэгэхээр хөрөхгүй хүн бол ингээд дарчин. Цаад дуул чинь хөрөхгүй хөшсөн настайчууд энэ тэр байгаа шүү. Ингээд дарчин болно шүү. Ингээд дарчин. Энэ биелүү миний энэ одоо сансраас ирж байгаа нарийн эс ч юм уу алгаар ингээд уушгөр орж. Дараагаар нь зүрх 100 гараа зүрхний хоорой дээр. Баруун гараа угд нь тавина. Тэгэл миний гараар ингээд зүрх рүү нарийн эс чинь дулаан орж. Зүрхээ дулаан харигдж байна гэж ямагч бодож би эрүүл боллоо. Миний зүрхээ эрүүл боллоо. Дараа нь баруун гараа доошлуулаа хотоод. Юу элэг 100 гараа доошлуулаад хотоод. Эрүүл болж байна гэж. Дараа нь хүйснийхээ хоёр. Дараа нь 2 цавин дээрээ яг цавин дээр. Тэгээд энэ ундагны ясны тэр орчимд ингэж тавих. Нөгөө гараа ахар сүүлний хэд. Гараа тавина. Эрүүл болж байна л гэж бодно өөр. Яг чи энийг мэдрвэл чиний нэг гараас ингээд цав цагаан гэрэл гараад нөгөө гарлуу шингэж байгаа л ойлгох хэрэгтэй. Тэрийг хүртэл нилээ уднаа. Гэхдээ болно би эрүүл болж миний 2 гараа хооронд маш их дулаан ингээд явж байна. Хон лаверч 2 талд нэг бол гарлууч хоёулаа адилхан хална шүү дээ. Яг тийм халууныг өсгөх хичээх хэрэгтэй. Тэгээ дээш хүйсний дор. Тэгээ хүйсний дээр. Тэгээ хоолой. Тэгээ цохон дээрээ. Тэгээ гараа дээшээ эргүүл зөөлөх. Одоо зулайгаараа гарын алгаар миний бие рүү сансар окторгой оддын их элчим нарны гэрэлгээ сарны гэрэлгээ хоржигнох булаг ийн их аялгуу моддын элчим энэ ертөнц байгаль газар орны бүх дулаан элчим над руу шингэж байна. Амьсгал гаргахад миний эс бүхнээс бохир хар хий хагасч яваа сувгаар үлээгдэн гарлаа гэж. 5 сая гаруй сувг чиний арьсанд байгаа. Энд чинь хагасч яваа сув гэсэн. Тэгээд ингээд амьсгалаа удаахан аваад өөрөө бодоол. Одоо энэ юмсгэл. Инээ нүдэ ань бити намайг хартаа хоёр зүгээр дороо инээ. Яагаад инээж байгаа миний бие бэрүүл болж байгаа учраас би инээ юмсгэл. Тэгээ гараа урдаан зөөлөн авчир. Маш зөөлөн залбир.
хөлөө татаад нийлүүл, улын нийл. Бид нар цөмөөрөө амьстай юм биш үү? Хөлнөцгийн хийн шүү. Хөлөөрөө залбирч байна чи гараараа залбирч байна. 15 минут суу. Миний яриаг сонсороо бити намайг хараарай. Яг та нар чимээгүй суугаад хийж байгаарай. 15 минут суухад хүн эрүүлж чинь. Чиний дотоод хийн эргэлт гажигдсан байгаамаа. Сая чи зөвдөгхийн тул Тэнгэр бурхан газар дэлхий шоржигнах ус модод навчсын гэрэлгэгийг өөртөө авч дээдийн сайхныг өөртөө бүдүүлсэн. Одоо чи тэрнийг зөв голдрлоор нь урсгаж байгаа юм. Би эрүүлжлээ гэж бодоход чиний тэр хэт нарийн хийнүүд тэр нарийн эрчим чинь аяндаа өөрийнхөө сувгийг олоод явчихна. Чамаар өрдөө заалгахгүй. Зөвхөн эрүүлжих хүслээр зүрхэндээ хэл тархиндаа хэл дотоод ухамсараараа бодоо. Өвчин эмгэгтэй хүн бол ингээд 15 минут энэ мотрын эмчилгээг өөртөө 15 минут энэний дараа суун. Байж байгаараа болоогүй шүү. Та нар бол орой өглөө 2:30-аас 45 минут ингэж сууж бай. Урдах тасгалан хараа байг нь 21 биш 3 удаа хийгээд цаг хэмнэхийн тулд 30-аас 45 минут. 1-7 хоногоос 3-7 хоног цаа талын хүн 3 сарын дотор та нарын мотор шал өөрөв. Чи гараараа хүнд энэ эмчилгээг хийснээр дараа л өвчин намдна. Чи мотор эмчилгээг өөрөө хийж чаддаг болно. Гар мотор хоёрын ялгаа юу юм бэ? Хүний гар бурхны мотор хоёрын ялгаа юу юм? Ялгаа нь ганц юмд байдаг. Хүн гараа гарал гэж боддог. Гар ажил хийхэд зориулсан. Ахуйд зориулдаг. Өөр юм зориулдаг. Бурхан гараа мотрын хэмжээнд ойлгодог. Миний гар хөрсөн, миний мотор хөрсөн юм эдэг нь мотор хөрсөн зовлон арилна. Миний мотроос гэрэл цасарч байгаа гэж бурхан өөрөө мэддэг. Тийм учраас бурханыхыг бид мотор гэдэг. Тэгвэл чи өөрөө мотортай боллоо бурхан гартай гэж бод. Тэр хоёрын хооронд ямар ялгаа вэ? Ямар ч ялгаа байхгүй. Хоёулаа мотор. Эмчин гар бол мотор байх ёстой. Та нар өвчтний гарыг мотор болгохч, моторлогч байх ёстой. Энэ цаг чи өөрийгөө эмч болгох гэж байна гэж гордож болно шүү.